Дональд Трамп Нобелийн шагнал аваагүй төлөө Гренландыг Америк нэгдсэн улсын эзэмшилд авахыг хүссэн гэлээ. Орос улсын улсын ерөнхийлөгч Владимир Путин газын зурмсын их тайвны зөвлөлд өргөджээ. Испани улсад хурдны галт тэрэг осолдож 40 гаруй хүн насарлаа. Молдов улс тусгаар улсуудын хамтын нөхөрлөлөөс гарахад бэлтгэж байна. Хамтран үзэгчтэй Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Та бүхэн өнөөдөр олон улсад болсон онцлог мэдээлэлээс таймл өргөе. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг худалдаж авах шалтгаанаа Нобелийн их тайвны шагналтай холбон тайлбарсан болгоно ил боллоо. Өчигдөр тэрээр Гренландыг худалдаж авахыг зорж байгаа шалтгааны нэг нь Нобелийн их тайвны шагнал аваагүй явдална гэж Норвеги улсын ерөнхий сайд Jonas Gahr Støre амралтын өдрүүдэд илгээсэн мессежээр хэлсэн байна. Түүний мессежийг харах юм бол Норвеги улсын элчин сайд Алекс Стори 15 цаг 48 минутын орчимд эрхэм ерөнхийлөгч Дональд Трамп Атлантын нөгөө талд болж байгаа асуудлын тухайд Гренланд, Газа, Украин болон өчигдрийн татварын нэмэгдлийн талаар ярилцахыг хүсэж байгаа. Та эдгээр асуудал дээр бидний байр суурийг мэднэ. Гэхдээ бид бүх зүйл дээр хамтран ажиллаж хурддмал байдлыг бууруулах хэрэгтэй гэж бодож байна. Өнөөдөр тантай утсаар холбогдож ярилцахыг хүсэж байгаа. Бичлэн эсвэл нэг дор хамтдаа яж олон ямар хувилбарыг илүү төсөж байгаа хэлээрэй гэсэн байна. Үүнийх нь хариуд Дональд Трамп 16 цаг 15 минутын орчимд тун удалгүй хариу мессежийг илгээсэн. Ингэхдээ эрхэм Йонас таны улс надад 8 дайн зогсоосон гэдгээс мань үл харгалзан Нобелийн их тайвны шагнал өгөөгүй тул би зөвхөн их тайвны талаар бодох шаардлагагүй болсон. Их тайван хизээд чухалч гэлээ. Зөвхөн их тайван биш, Америк нэгдсэн улсад ашигтай зөв зүйлийг бодох боломжтой болж байна. Даанус Гренландын арлыг Орос хятадаас хамгаалж чадахгүй. Гэхдээ ер нь яагаад Даанусад энэхүү арлыг эзэмших эрх нь байгааг сонирхсан ийм хариу өгсөн байна. Албан ёсны баримт бичиг байхгүй, зүгээр л хэдэн зууны өмнө нэг усан онгоц арал дээр буусан төдий манай улс гэсэн онгоцоо буулгаж байсан. Түүнчлэн бид НАТОг байгуулагдсан цагаас нь хойш хамгийн хувь нэмэр оруулсан хүн би. Одоо НАТО Америк нэгдсэн улсад ямар нэгэн зүйл хийж өгөх хэрэгтэй. Бид Гренландыг бүрэн хянаж чадахгүй бол дэлхийн аюулгүй байдал хангадахгүй гэсэн утгатай ийм мессежийг хариу болгож өгсөн байна. Энэхүү сүүлийн 7 хоногт Гренландын асуудлаарх маргаан эрс хурцдсан байгаа ийм үед энэ мессеж нь Дональд Трампын бодол мөн арлыг худалдаж авах гэсэн түүний зорилгыг тайлбарлах, мөн түүний цаашдын байр суурийг ойлгоход чамгүй нөлөө бүхий үйл явдал болж байгаа юм. Гренландыг Америк нэгдсэн улсынх болохыг эсэргүүцэж байгаа талуудын хувьд энэ мессежээс болж Дональд Трампыг чамгүй их шүүмжилж байна. Гренланд нь өөрөө Даан улсын харьяанд 300 гаруй жилийн турш байсаар ирсэн. Харин Дональд Трампын тухайд дэлхийн аюулгүй байдлыг хангахад Гренландыг Америк нэгдсэн улс эзэмших ёстой. Гэхдээ Орос, Хятад, НАТО, Даан дангаараа Орос болон Хятадын нөлөөгөөс НАТО болон Даанус Гренландыг хамгаалж чадахгүй, зөвхөн Америк нэгдсэн улс хамгаалж чадна гэсэн тайлбарыг өгч байгаа. Үүнийг нь эсэргүүцэж байгаа Европын хэд хэдэн улс орнуудын эсрэг тарифыг нэмж байгаа юм. Гэхдээ энд анхаарах зүйл байгаа нь Америк нэгдсэн улс болон Даанд хооронд нь байгуулагдсан байдаг батлан хамгааллын гэрээгээр тохиролцоонд хүрснээр бол Гренландыг Даан улстай холбоотой гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн Гренландын иргэдийн дийлэнх нь Америк нэгдсэн улсад нэгдэхийг эрс эсэргүүцдэг. Саяхан арлын нийслэл Нууг хотод олон зуун хүн No means no буюу үгүй л бол үгүй гэсэн утгатай уриалгаазуудыг барин жагсаал хийсэн байдаг. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд Дааны болон бусад Европын улс орнууд арлын цэргийн хүчийг нэмэгдүүлэхээ зарлаж цэргийн бэлтгэл сургуультанд хүртэл албан хаагчдаа илгээж байгаа. Америк нэгдсэн улс Даан Гренландын 3 талд уулзалт өнгөрсөн 7 хоногт болсон ч гэлээ ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Энэхүү нөхцөл байдал цааш хэрхэн ирэхийг хүлээх хэлүүлж байна. Дараагийн онц мэдээ. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путинд Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан их тайвны зөвлөлд элсэх урилга ирсэн болохыг Кремлээс мэдээллээ. Энэхүү зөвлөл нь Израиль Хамасын мөргөлдөөнийг зогсоох, Газаг сэргээн босгох ажлыг хянах зориулттай эсэл байгаа. Мөн Дональд Трампын хэлж байгаагаар цаашиж гисэн дэлхийд дахин гарах мөргөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллах зорилготой болохыг хэлж байгаа юм. Орос улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Москва энэ саналыг судалж байгаа болохыг Вашингтоноос нарийвчлан илүү дэлгэрэнгүй мэдээлэл тодруулахыг хүсэж байгаа гэдээ хэлсэн байна.
Гэхдээ дайн болж байгаа орны удирдагч болох Владимир Путин инхийн зөвлөлд урьж байгаа явдлыг шүүмжлэгч зүгээр өнгөрөөхгүй байгаа нь бол мэдээж. Нэгдсэн улсны байгууллагын аюулгүй зөвлөлөөс өнгөрсөн оны 11-р сард баталсан энэхүү зөвлөлт Америк нэгдсэн улс хаягнаас дэлхийн бусад улсын удирдагчдад байнгын гишүүнээр эсэх хүсэлтүүдийг тавьж байгаа. Үүнд Канада улсын ерөнхий сайд Маккарни, Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей, мөн Унгар, Энэтхэг, Йордан, Грек, Кипр, Пакистан зэрэг газруудыг дурдж болно. Одоогийн байдлаар Дональд Трамп Их Британий ерөнхий сайд асан Тони Блэйр, Жаред Кушнер, Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио зэрэг хүмүүсийг зөвлөлийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээр алхитын зарласан байна. Харин Израиль улсын тухайд газын гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрсдөд нь уялдаагүй бодлоготой нь зөрчилдөж байна гэж дургуутал илэрхийлж байгаа. Иргэн сануулгад энэхүү зөвлөлийн байнгын гишүүнээр элсэхэд $1 тэрбум хандивыг өгөх шаардлагатай. Гэхдээ зөвлөлд Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон өргөцсөн гэдгээс үл харгалзан энэхүү зөвлөлд татгалцсан буюу оролцохгүй гэдгийг илэрхийлсэн байна. Үүнд Дональд Трамп дургуйлж Америк нэгдсэн улс руу орж ирдэг Францын дарс болон оргилуун дарс нь 200% татвар ногдуулна гэсэн сүрдүүлгийн шинжтэй ийм анхааруулгыг өнөөдөр хийсэн байна. Үүний зэрэгцээ Дональд Трамп Гренландыг Америк нэгдсэн улсын хяналтандаа авч чадахгүй бол Европын 8 улсад 25 хүртэлх тариф ногдуулна гэдгийг өчигдөр зарласан. Харин Дональд Трамп Европын улс орнууд Гренландтай холбоотой асуудал дээр чимээгүй байж эсэргүүцэх хэрэггүй гэсэн утга агуулгатай мэдгдлийг энэ ташрамд хийсэн байна. Испани улсад сүүлийн 10 жилд гараагүй олон хүний амьд хүрсэн осол гарсан байна. Өнгөрсөн ням гаригийн орой 300 гаруй зорчигч тээвэрлэн явж байсан хурдны галт хэрэг өөр нэгэн галт хэрэгтэй төмөр замын холболтын гэмтлийн улмаас мөргөлдсөн байгаа юм. Ослыг тодруулах юм бол 20 цагийн орчимд Мадрид хотыг чиглэн явж байсан өндөр хурдны зорчигчтой галт хэрэг Кордоба мужийн шулуун замын хэсэгт хазайж чиглэлээ өөрчилсөн байна. Энэхүү галт хэргийн сүүлийн чиргүүлүүд өөр галт хэрэгтэй мөргөлдөж 40 гаруй хүний амь насанд хүрсэн байгаа юм. Аврах ажиллагаа одоо ч гэсэн явагдаж байгаа учраас нас барагсдын тоо 40-оос нэмэгдэж магадгүй гэж таамаглаж байна. Осол гарсан газраас олон зуун метрийн зайд цогцос олдсон гэж хүртэл их баригчид мэдээлж байгаа. Цаашид эрен сурвалжлах аврах ажиллагаа үргэлжлэх төлөвтэй харин осол болсон газарт мөрдөн шалгах ажиллагааг мэргэжлийн техникчтэй хамтран хийж байгааг мэдээлсэн байна. Шалгалтын явцад төмөр замыг холбодог төмөр фишлет гэх холбоос нь ихээхэн илэгдэж хуучирсан байсныг илрүүлсэн байна. Үүнийг осолтой холбонд тайлбарсан замун шүүх эмнэлгийн дүгнэлтэнд галт хэргийн урд хэсгийн чиргүүлүүд өнгөрсний дараагаас холболт салжиглан сүүлийн чиргүүл дээр ирэхэд тасарч замаасаа гарахад хүрсэн байгаа юм. Энэхүү сүүлийн чиргүүл өөрийн жингээрээ урд дахь чиргүүлүүдэд татан замаас нь гаргаж осол үүсгэд хүрсэн байна. Ослыг хэн нэгний гин буруугаас үүсгэн гэж дүгнэхэд одоохондоо арай шүү. Испани улсын төмөр замын оператор болох Renfe компани ерөнхийлөгч Альваро Фернандес Ослын шалтгаан хачиргалтай байгааг хэлж үүнд операторын алдаа байгаагүй гэж тайлбар өгсөн байна. Гэхдээ осолцсон галт хэргийн хувьд ашиглалтанд ороод 4 жил ч гэсэн хүрээгүй байсан. Харьцангуй залуу галт хэрэг байсан юм байна. Галт хэрэг саяхан буюу 1 сарын 15-нд Hitachi Rally компани оншилгоонд хамрагдаж техникийн ямар ч доголдол байхгүй гэдг нь илэрсэн байжээ. Малта улсын зөвлөлт холбоот улсын задралын дараа бий болсон Оросын тэргүүлдэг тусгаар улсуудын хамтын нөхөрлөлөөс байгууллагаас гарахаар болсон гэдгийг зарлаа. Энэхүү бүлгэмээс гарахаар бэлтгэж байгаа гэдгийг Малта улсын гадаад хэргийн сайд Михаил Ховсой хэлж байгаа юм. Европын интеграцийг дэмжсэн байр суурьтай байдаг Молдовын ерөнхийлөгч Май Санду 10 жилийн эцэсгийхэд Молдовыг Европын холбоонд элсүүлэх хөдөлгөөнийг тэргүүлж байгаа хүн. Гэхдээ тэрээр Украиныг Орос эзэлж түрэмгийлсэн гэж үздэг. Кремлийг түүний засгийн газрыг унаахыг оролцсон гэж буруутгадаг байна. Май Санду нь 2024 онд дахин сонгогдож өнгөрсөн жил түүний намын арга хэмжээ ба нэгдэл парламентын сонгуулиар олонхын судлаа хадгалсан юм. Газар нутгийн байршлын тухайд Украин болон Европын холбооны гишүүн Румын улсын хооронд байрладаг Молдов улс нь 2023 оноос хойш энэхүү бүлгэмийг бүх үйл ажиллагаанд нь оролцоход зогсоосон байна. Бодит байдал дээр тийхүү оролцоогоо төр зогсоосон ч гэлээ хууль ёсны хувьд одоо ч гэсэн гишүүн нь хэвээрээ байгаа. Харин энэ удаад бүлгэмийн байгуулсан 3 гэрээг туслах ажиллагааг баталгаажуулах шатандаа явж байна гэж Повсой радио Молдовд ярьсан байгаа юм. Энэ дөрөв уг байгууллагыг 1991 онд үүсгэн байгуулагдах үед үндэслэл болсон гэрээнүүд байгаа. Эдгээр гэрээнээс гарч яана гэдэг нь уг нийгэмлэгээс бүр нэмсэн гарч яана гэсэн үг. Сүүлийн 150 жилийн хугацаанд Молдов улс нь Оросын эзэнт гүрэн их Румын улс зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсаар ирсэн. Тусгаар тогтсон цагаас хойш 30 гаруй жилийн турш засгийн газрууд нь зарим үед Оростой ойр харилцаатай байхыг дэмждэг бол зарим үед эсэргүүцсэн буюу талдсан байдалтай байдаг. Одоогийн ерөнхийлөгч Май Сандугийн хувьд бол мэдээж Оростой ойр харилцаатай байхыг дэмждэггүй эсэргүүцдэг нэгэн байна.
Үүн дээр нэмээд өнгөрсөн 7 хоногт радиогоор өгсөн ярилцлагада одоо Румынтай нэгдэх талаар ард нийтийн санал асуулга явуулах хэсэг талаар ямар байр суурьтай байгааг нь асуухад тийм ээ гэж санал өгөхөг хэлсэн байгаа нь Молдовын удирдагч анх удаа ийм байр суурь илэрхийлсэн хэрэг болж байна. За одоогоос 3 сарын өмнө Япон улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болж байсан Такаичи Саная парламента тараах шийдвэр гаргаж ирэх 2 дугаар сарын 8-ны өдөр ээжид бус сонгуулийг явуулахаар болсон гэдгээ зарлаа. Тэрээр энэхүү сонгуулиар доод танхимд намаа олох болохыг зорж байгаа юм. Такаичи Токио хотод болсон хэвлэлийн баг хурал дээр энэхүү шийдвэрээ зарлахдаа маш чухал шийдвэр замун Японы ирээдүг ард түмэнтэйгээ хамт тодорхойлох мөчөө гэж тодорхойлсон байна. Япон улсын түүхэнд анхны эмэгтэй ерөнхий сайд болж байсан түүний засгийн газар өнгөрсөн 10 дугаар сараас хойш олон нийтийн дэмжлэг өндөртэй байгаа. Гэхдээ түүний намд ангаараа доод танхимд олох биш. Энэ парламентод хэлэлцэгдэж байгаа асуудлуудад Такаичигийн нөлөөг бууруулах хандлагатай юм. Энэхүү Япон улсад 2 жилийн дотор 2 дахь удаага бүх нийтийн сонгуул болж байгаа нь энэ. Доод танхимын дүн 465 гишүүнтэй Японы парламентын илүү хүчирхэг танхим мэдийг анхаарах хэрэгтэй. Сонгуульд нэр дэвшигчдийг сурталчлах кампанит ажил 1-р сарын 27-наас эхлэх байна. Тэгвэл Такаичигийн либерал ардчилсан нам нь 1955 оноос хойш Японыг бараг тасралтгүй шахуу удирдах ирсэн нам. Одоо доод танхимд 199 суудалтай үүнд 3 бие даагч хамтарсан байдаг. Либерал ардчилсан намын Японы инновац намтай хийсэн эвсэл нь хязгаарлагдмал олонхыг бүрдүүлдэг. Санал асуулгын дүнгээр либерал ардчилсан нам нь Японы иргэдийн дунд тиймч нэр хүндтэй биш байгаа ч гэлээ Такаичи болон засгийн газрын дэмжлэгийн түвшин нь 60-аас 80% байна. Энэ өндөр дэмжлэгийг ашиглаж Такаичи парламентын бие даасан олох болох замун бодлогын шийдвэрүүдийг амархан хэрэгжүүлэхийг зорж байгаа юм байна. Либерал ардчилсан нам олонний дунд сайн нэртэй биш байгаа нь удирдлага тогтворгүй байгаатай холбоотой байж болно. Тухайлбал Такаичи Японы сүүлийн 5 жилийн 4 дахь ерөнхий сайд болж байгаа юм. Өмнөх ерөнхий сайдуудын бүрэн эрхийн хугацаа нь олон нийтийн дэмжлэг буурах, авилга, хэл хахуулын маргаанаас олж тасалдсан байдаг. Такаичигийн сайд боснаас хойших 3 сарын ажлыг харвал тэрээр өмнөх консерватив ерөнхий сайд Шинзо Абегийн шав гэдэг Маргарет Тачерыг шүтдэг түүнийг Японы төмөр эмэгтэй гэж нэрлэдэг тохиолдол байна. Тэрээр албан тушаалдаа орсон даруйдаа олон жилийн эдийн засгийн хямралаас улсаа гаргахыг амласан. Засгийн газрын тэргүүлэх үүргэн засгийн газраас их хэмжээний зардал гаргах замаар эдийн засгийг тэтгэх явдлаа гэж тайлбарлаж байгаа. Энэ нөрөө Абегийн үеийн Abenomics гэж нэрлэгддэг бодлоготой үзэл санааны хувьд ижил аа. Өнгөрсөн сарын байдлаар Японы засгийн газар түүхэн дээд баталгаан хамгаалах төсвийг мөн баталсан байдаг. Энэ нөрөө 9 их найд йен буюу 57 тэрбум $. Энэ хятадын энтэг номхон далай дахь цэргийн үйл ажиллагаа огцсон өссөнтэй холбоотой гэж шинжээж үздэг байна. Такаичи өнгөрсөн 11-р сараас хойш хятадын эрх баригчдын шүүмжлэлийн гол бай босоор ирсэн. Тэрээр Тайванд халдах тохиолдолд Япон өөрийн хамгааллын хүчийг ашиглаж болох талаар ярьсан байгаа нь хятадын эрх баригчдын уур бухимдлыг төрүүлсэн хэрэг болсон юм. Энэхүү дипломат маргаан 2 орны харилцааг 10 гаруй жилийн хамгийн доод түвшинд унагсан гэж шинжээчид үзэж байгаа. Үүний зэрэгцээ Такаичи Америкийн нэгдсэн улстай илүү ойр дотн харилцааг эрхэмлэж байна. Өнгөрсөн 10 дугаар сард Америк ерөнхийлөгч Дональд Трамп Японд ажиллах үеэр хоёр удирдагч нар бие биенээ магтаж сайшаахын зэрэгцээ газрын хөрөлмөөнтийн салбарт хамтран ажиллах гэрээг байгуулсан байдаг. Мэдээ үргэлжлүүлж байгаа өргөжлүүлэн зарим мэдээллийг товчоор хүлээн авна. Өчигдөр Америк нэгдсэн улсын Миннесота мужид цагаачлалын агентлагийн ажилчид Америк нэгдсэн улсын эзэншилтэй 56 настай Чонг Ли Таваг гэртэн байхад хаалгыг нь эвдэн гавлаж хагас нүцгэн шахуу баривчлан авч явжээ. Түүнийг яагаад баривчилсан талаар тайлбар эсвэл өөрчлөлт гуйлгүйгээр буцаан суллан явуулсан байна. Түүний баривчлагдаж яваа үеийн зураг захин мочонд харахад ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын эсрэг авч байгаа арга хэмжээний хүрээнд холбооны хууль сахиулах байгууллагын ажилтнууд эрх мэдлээ хэтрүүлж байна гэж иргэдийг бухимдахад хүргэжээ. Энэ 7 хоногт Давос болж байгаа дэлхийн эдийн засгийн чуулганд Америк ерөнхийлөгч Дональд Трамп оролцоход зарласан. Тэрээр маргааш чуулга уулзалтанд өөрийн биеэр ирж дэлхийн бизнесийн удирдагчтай уулзах төлөвтэй байна. Харин одоогоор түүний хэлцэх асуудал тодорхойгүй байгаа юм. Дональд Трамп маргааш Швейцарын уулын амралтын газарт хүрэлцэн ирж тэндээ хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцсон гэлээ. Болгар улсын ерөнхийлөгч Румен Радев өчигдөр албан тушаалаас огцорж байгаа гэдгээ зарлаа. Болгарын хувьд одоогийн байдлаар улс төрийн хямралтай тулгараад байгаа юм. 2 сарын дараа болох ээжид бус парламентын сонгуулиас өмнө Болгарын ерөнхийлөгч огцорж байгаа нь энэ юм. Түүнийг өөрийн улс төрийн шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой энэхүү үйлдэлийг хийж байгаа байх гэж таамаглаж байна.
Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр Орос улбаны улсын дараагийн агаарын дайралтаас хамгаалах тал дээр ажиллаж шинэ систем нэвтрүүлж байгаа гэдгийг мэдгдлээ. Украин энэ сарын эхээр Орос улбаны улсын агаарын тоглоонд өртөж, ялангуяа нийслэл Киев хотод орон сууцны цахилгаан халаалт тасалдаж ирээдүйн амьдрах нөхцөлд оройтод байсан юм а. Мөн ерөнхийлөгч Зеленский нэмж хэлснээр Украинчуудыг Оросоос ирэх дараагийн дайралтанд өндөр сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Та бүхэн тэгээд телевизийн гадаад мэдээний хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.